Хэрвээ сансарт нисэн хамгийн анхны хүн цус сорогч байсан бол яах вэ? Зенитрагийн холбооны бүгд 8 дахь улс болон Арнакийн нэгдсэн вант улс гэх хоёр гүрэн сансарт хамгийн түрүүнд хүн нисэхээр маш ширүүн өсөлдөж байв. Зенитра хамгийн анхны амьд амьтан болох нохойг тойрог замд амжилттай хөөсний дараа өсөлтөө уламж ширүүлсэн. Энэхүү өсөлтөөний дунд Зенитрагийн авиаслаг сансын нисгчдийн нэг Лев Лепс нэг маш нуус даалгаврыг өгдөг. Түүхэнд хизээж тэмдэглэгдэхгүй нэгнийг дасгалжуулах. Тэр бол Ирина Люминеск. Цус сорогч охин. Хэрв цус сорогч сансны нислэгийн аюултай нөхцөлийг тэсэглэж чадвал дараа нь хүн илээхэд хамаагүй аюулгүй болно гэж үзэж засгийн газраас Иринаг туршилтын байдлаар ашиглахаар төлөвлөсөн. Иринаш түүхэнд нэрээ үлдээхгүйг мэдэж байсан ч хүмүүсийг сансыг буздуулахаас өмнө саран дээр очихын төлөө маш хүнд хэцүү бэлтгэл гадуурхалтыг төвчин хичээдэг. Лев Иринаг дасгалжуулах тусам Иринаг зөвхөн туршилтын биетгэж харахаа болгоч хөөх өдөр ойртох тусам дарамт шахалт болом нэмэгцээл байна. Ганцхан л алдаа Иринаг амь насыг авч орж мэднэ. Амжилттай болсон ч хүн төрөлхтний сансруу охтор хийх аяллаа замыг хэн тавьсныг хизээч очиж мэдэхгүй. Макина Кейске Карен зохиолоо сэтэлсэн Скито Лайкото Носталев хараасараа Америк болон зөвлөлт холбоо тусын хоорондох сансан өсөлтөөнөөс сэтэлсэн. Өдөр бүр нэг аним.